уулзагч байсгоё. Уг хэлнэ. За баярлалаа. Тэр уул инх батгойг би бас нэлээд мэдлэгтэй боловсралтай хүн гэж бодож явдаг байсан бас эндүрч байгаа юм байна л да. Мэдлэг нэмэнтэй гэж өөрийгөө үнэлдэг юм байна. Дээрээс нь мэрэгжлийн бос урд өмнөх бас өөрөлт ажилд хариуцлагагүй хандсан гэж халагдаж байсан. Тэгээд одоо ийм хүн яагаад оруулж ирж байгаа юм болоо? Энэ дээр бас манай их хурлын гишүүс бодолтой хандах байхаа гэж бодож байна. Тэгээд одоо хэрвээ томилогдох юм бол бас ажлаа сайн хэрэгж яа харахгүй Кувейт улстай бид олон жил ярьж байгаа. Түүхийн нефт оруулж ирж нефт боловсрол үйлдвэр байгуулж дотоодын хэрэгцээг хангах гэсэн бодлогыг бол олон жил тавьж байгаа. Өнөөдөр хүртэл хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хэрвээ та томилогдох юм бол очиод энэ ажлыг хийж гүйцэтгэхэд Монгол улсад нефт боловсрол үйлдвэр байгуулагдаад түүхийн нефтийг Кувейт улсаас авдаг болох юм бол та бол үнэхээр том Монгол улстай гавьяа болох байхаа гэж бодож байна. Ер нь Монгол улсын нөхцөлийг та бүхэн сайн мэдж байгаа. Монгол улс хоёрхан хөрштэй түүхэд бэлтгэн нийлүүлдэг улс байж байгаа. Байгалийн баялгаач нар малын гаралтай түүхэд нөхөн сэргээгдэг малын гаралтай түүхэдэж бүгдийн түүхийг нь экспортлж байгаа, экспорт маргаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болохоор өндөр татварууд авдаг чадахгүй байж байгаа. Өнөөдөр Европын холбооны улс бидний 7201 төрлийн бараа бүтээгдэхүүнээ Монгол улсад үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүн татваргүй гарах асуудлыг шийдсэн байгаа. Өнгөрсөн үед одоо бас манай ажиллаж элчин сайд дипломатууд энийг сайн хийж гүйцэтгсэн. Яг үүнтэй адилхан тухайдхан улс орондоо Монголын бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах энэ асуудал дээр та бүхэн бас анхаарч ажилласаа. Өнөөдөр Улаанбаатар дотооддоо бүрэн урилга хэрэгцээ хангадаг болсон экспортлох гот хятад улс, Оросын холбооны улс маань 50-60% татвар авна гэж би чадахгүй Улаанбаатар маань Монгол улстай илүүдл барах хаягдлах гээд байж байгаа. Иймэрхүү малын гаралтай түүхээдээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд арьс шир, ноос ноолоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлох гэхээр бас өндөр татвараас болоод экспортлж чадахгүй байж байгаа. Тийм болохоор Монгол улстай үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг татваргүй тухайн улс нутагт нь импортлох, Монголоос экспортлох асуудлаар та бүхэн анхаарч ажилласаа гэж нэгдүгээр хүсмээр байгаа. За хоёрдугаарт байгалийн баялгаа бид түүхээр дандаа хоёр хөрштэй экспортлохоос гадна эцсийн бүтээгдэхүүн болгож нэмэн үртэг шингээж, мэдлэг шингээж тэр Америкийн нэгдсэн улс, Европын холбооны улс тэр Солонгос улсад экспортлмоор байна. Тэр улсууд маань ч гэсэн Монгол улсаас нэмэн үртэг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаа авах сонирхолтой байгаа. Хоёр талын сонирхол байж байгаа. Энэ сонирхол дээр та бүхэн маань ажиллаж энэ одоо гадны өндөр хөгжилтэй орнуудыг хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулж ирэх. За тэр өндөр техник технологи оруулж ирэх тал дээр бас нэлээд одоо анхаарч судалж бодиттой ажлуудыг хийгээсэй. Энэ хоёр зүйл дээр та бүхэн анхаарч ажиллаад энэ хоёр зүйл дээр өндөр технологи Монгол улсад нутагшуулах оруулж ирэх. За нөгөө талдаа Монгол улсад үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнүүдийг тухайн улс орон нутагтаа татваргүй буюу одоо хөнгөлөлтөд татвартай нөхцлөөр импортлдог, Монгол улсаас экспортлдог энэ боломжийг бүрдүүлж чадах юм бол одоо та бүдийн манаас өнөөдөр одоо 3 жил ажиллах ажлын үр дүн гарсан гэж миний хувьд бол өгнөмөр байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Монгол улсаас энэ өндөр технологи оруулж Монгол улсынхаа төлөө хөгжил төвнөр болох ажилдаа өндөр амжилт гаргая гэж хүсье.